100 айлч нөгөө 40 жил гар хүрээгүй учраас нөхсөө үүссэн. Дээрээс нь одоо дээгүүр нь явдаг нөгөө кабель, инженерийн шугам шилжээг их мэтлэнгийн энэ зүйлүүдийг бас шинчилж байгаа. Тэгэхээр нөгөө 100 айл дээр чинь маш их ус тогтдог. Дээрээс нь нөгөө ачааны машинууд нөгөө барилгын материал ачаад явдаг учраас маш их эвдрэлтэй байсан шүү дээ. Тэр болгоны эвдрэлийн засж байгаа. Мөн дээрээс нь нэг шинээр хийгдэж байгаа зүйл бол машины зогсоолуудыг нэгдсэн зогсоолуудыг хийж өгч байгаа гэсэн үзлээ. Та бүхэн маань хараарай. Цементэн зам шүү дээ. Цементийнх нь суур 30-аас 40 см сууртай байж байгаа. Дээрээс нь бид нэр 7 см-ийн асфальт хийж байгаа. Явган зам, дугуйн зам. Тэгээд мөн гэрэлтүүл гих мэтлэнгээр нөгөө стандарт гэж яриад байгаа шүү дээ. Бид бүхэн маань ерөөсөө л хаавгаа газар Улаанбаатар хотод бүх тал дээр стандарт чанар гэдэг юм алдагдсан. Энэ зүйлүүдийг хийж хэрэгжүүлэхийн тулд хотын стандарт чанар аюулгүй байдлын газар гэдэг шинээр агентлаг нэгдсэн байж байгаа. Эднэртэйгээ хамтраад бүх л зүйлүүд дээр чанар стандартыг анхаарч ажиллаж байгаа. Энэ зам 40 жил засвар шинжилт хийгдээгүй замыг энэ жил хийгээд эх 7 хоногт бас хүлээлгэж өгөх гээд ажиллаж байна. Цаашдаа бид бүхэн маань энэ төвжирлийг бууруулах чиглэлээр иймэрхүү том бүтээн байгуулалтын ажлууд, зам харилцаагаа сайжруулах, орц гарцыг сайжруулах гэх мэтчлийн бүтээн байгуулалтын ажлууд дээр ханцуу шамлан зүтгэж байна манай хот. Иргэд маань ч гэсэндээ яг энэ бүтээн байгуулалтын ажлууд дээр дэмжиж байгаад бол баяртай байж.